Өчигдөр эхэлсэн ESL Pro League Season 22-ын 2-р шатны тоглолт Монгол хот багууд хоорондоо таарсан. За CS2 сонирхчдын хувьд Монголцыг ялна гэж бараг 100% итгэлтэй байсан. Учир нь хотуу Valve-ийн чансаагаар 34, HLTV-ийн чансаагаар 36-аар бичигдэж байсан баг. За тэдний хувьд энэ удаагийн тэмцээнд Stage 1 хэсгийн шатанд 3 тоглож 3 хоцсон амжилтаар Stage 2 руу амжилттай орж ирсэн. Тэдний эхний тоглолт дэлхийн чагтныг баг болох хүчирхэг өрсөлдөгч Монгол байсан. Хоёр баг өөрсдийн фикс мапууд дээр ялт байгуулж 3 дахь мап дээр хотуу Азийн дунд гийснүгэмээр ялтыг авч 2-1 гэсэн харьцаагаар Монголцыг буулга авснаар 4 дахь ялтаа байгууллаа. Сука, блядь! Хорош, блядь! Фух, блядь, ебаная атака, сука! Я ебал это так. Кто, блядь, вадит, кто вадит, давай. Кто вадит, Одоо багийн ахлагч Duke Fisher өчигдрийн тоглолтын талаар хэлэхдээ Vitality эсвэл Team Spirit-тэй таарах хүсээгүй, Монголтой таарахыг хүссэн. Тэдний тоглолтог мапууд дээр бид сайн тоглодог гэсэн юм. Уг тоглолтын талаар зарим үзэгчид Монголцыг нилээдгүй шүүмжилсэн сэтгэж бичсэн байсан. За жишээ нь HLTV дээр энэ бол номер 1 баг биш, ийм чагтник гэж юу байх вэ? Хүлээгээрэй. Хотуу Tier 3-ын баг. Аль нь номер 1 юм бэ? Албаар хожигдож, Орос ах нараа баярлуулж соцвие дурсаа бис гэх зэрэг сэтгэлдүүд харагдсан нь жаахан онцгүй. За эдгээр сэтгэлдүүдийн дунд монголчууд маань байсан нь сонь санагдлаа. За ялагддаггүй баг тамирчин гэж байхгүй. Гэхдээ монгол хөвгүүдэд магтсан, дэмжсэн, өмөөрсөн, дараагийн тоглолтод нь илүү их амжилт хүссэн сэтгэлдүүд ч бас байсан. За өчигдөр дан ганц монголч муу тоглоогүй. Манайхаас муу амжилт үзүүлсэн баг бол дэлхийн чагт 2 баг болох Vitality. Тэд HLTV-ийн дэлхийн чансааны 28-д бичигддэг Gentlemans багт 2-1 гэсэн харьцаагаар хожигдсон амжилтыг үзүүлсэн.